Өмнөх ангийн маш ширэн үйл явдлын дараах мөчөөс шууд эхэлдэг. Кусанаги Кьютэй уулзна. Тэр Джейгийн биед байсан камераас олж авсан бичлэгийг Кьюд үзүүлдэг. Гэхдээ тэр бичлэгийг зориудаар өөрчилж эвлүүлсэн байлаа. Эвлүүлсэн бичлэгийг харахад Жиман өөрийн гараар Джейг хөнөөсөн мэт харагдаж байв. Кусанагийн Кью аль хэдийн Жиманаас өшөө авахыг хүсэж байгааг мэдэж байсан учраас энэ хуурамч бичлэгийг ашиглан түүний уур хилэнг улам өдөөнө. Кусанагийн Кьюд Джейгийн цогцыг аваад Япон руу буцгаж тушаадаг. Учир нь Babylon байгууллага түрх хугацаанд зорилго тэргүүлэх чиглэлээ өөрчилсөн байна. Одоогоор тэдний хамгийн чухал зорилго Жиманыг шууд хөнөөх биш байлаа. Харин Жиманы гарт орсон Babylon-ы серверийг буцааж авах нь хамгийн чухал болсон байна. Иймээс дараагийн тушаал ирэх хүртэл бүх хүмүүс ажиллагаагаа зогсоож Япон руу буцах ёстой болжээ. Энэ хооронд Жиан эмнэлэг тухайн ордог. Тэр нүдээ аажих нээх үедээ өрөөнд Жиман өөрийг нь хар зогсож яхахыг төрхөн зур олж харлаа. Гэвч Жиман Жианыг бүрэн сэрхээс өмнө чимээгүйхэн өрөөнөөс гараад явдаг. Жиан бүрэн ухаан ороход эмнэлгийн ажилтан түүнийг Айра мөн үү гэж андуурна. Жиан тайвнаар үгүй миний нэр Жон Жиан гэж өөрийгөө зөвөр танилцуулна. Удалгүй Ким түн дээр хурж ирлээ. Тэр эмнэлгийн захирал удахгүй өвчтнүүдээ эргэхээр ирнэ гэж тайлбарладаг. Дараа нь Жианд цоошин иргэний үнэмлэх өгдөг. Тэр үнэмлэхтэр Яна гэсэн шинээр бичигдсэн байлаа. Иван түүнд хэрвээ чи хүсвэл энэ шин нэрээрээ бүхнийг шинээр эхэлж болно. Цоошин хүн болж цоошин амьдралаар амьдрах боломжтой гэж тайлбарлана. Гэвч Жиан тэр саналаас шууд татгалзана. Тэгээд миний хавага хаанаа бэ? Би саяхан түүнийг энд харсан л юм да гэж асууна. Жиман саяхны хүртэл чиний хажууд байсан. Гэхдээ түүнд яаралтай шийдэх асуудал гарсан учраас явсан гэж хэлдэг. Жианыг хамгаалахын тулд эргэн тойрных нь түүнд шинэ амьдрал өгөхийг хүсэж байлаа. Гэвч Жиан би нэрээ сольсон ч би хэн болох маань өөрчлөгдөхгүй. Бас надад тохиолдсон бүх зүйл харилцахгүй гэж хэлдэг. Иймээс тэр өөрийн жинхэнэ нэр болох Жон Жиан нэрээрээ үлдэхээр шийдлээ. Энэ хооронд өөр газар өмгөөлөгч Жан Кусанагид таагүй мэдээ авчирна. Мэдээгээр Жиман Babylon-ы сервер дээр хадгалагдаж байсан зарим нууц мэдээллийг олон нийтэд задруулсан байлаа. Энэ мэдээлэл алдагдсан нь Babylon байгууллагын дотор маш том асуудал үүсгэнэ. Иймээс илүү олон нууц мэдээлэл задрахаас өмнө серверийг Жиманаас буцан авах шаардлага улам эрчимжиж эхэллээ. Үйл явдал дахин хан өмдөө арал руу шилжинэ. Жиан үүжиний оршуулгын ясалд оролцохоор арал дээр буцаж ирлээ. Гэвч тэр оршуулгын ясал болж байгаа байр руу хорж зүрхэлдэггүй. Үүжиний үхэлд өөрийгөө буруутгасаар байсан Жиан гадаа зогсоно. Тэр дотгош орж Үүжиний гэр бүлийнхэн болон тосгоны хүмүүстэй нүүр тулахад хитрхи хэцүү байлаа. Удалгүй Гомрё Жианыг гадаа байгааг хараад түүн дээр ирдэг. Гомрёг хармагцаа Жиан сэтгэлээ барьж дийлэхгүй маш ихээр уйлдаг. Тэр уучлаарай, үнэхээр уучлаарай гэж дахин хэлнэ. Жиан үүжинд тохиолдсон бүх зүйлд өөрийгөө буруутгаж байлаа. Гэвч Гомрё түүнийг буруутгасангүй. Харин Жианыг тайвшруулж чин сэтгэлээсээ ярилцдаг. Тэр манай тосгоны олон эмэгтэй нөхрөө далаад алдсан. Эцэст нь бид үүнийг амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэж тайлбарлана. Тэгээд Жианд өөрийгөө буруутгалаа гэд үүжийн буцаж ирэхгүй гэж хэлдэг. Жианыг явхаас өмнө Гомрё түүнд өнгөрсөн зүйлсийн талаар дахиж хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Харин одооноос өөрийнхөө амьдралаар бүрэн дүрэн амьдралаа үргэлжлүүлж чадхаа байсан хүмүүсийн өмнөөс ч гэсэн чи амьдрах хэрэгтэй гэж захина. Ингээд Жиан завинд сууж харлыг орхин явлаа. Үүний дараа үйл явдал Япон руу шилжинэ. Кью дүүгээ алдсандаа маш их шаналж байлаа. Тэр Жэгийн үхэлд Жиманыг буруутгасан хэвээр би Жиманыг өөрийн гараар ална гэж өшөө авахар тангаргалдаг. Үүний дараа Жианыг асар том агуулга руу авчирна. Энэ агуулга одоо Murder Help-ийн шин төв байр болсон байна. Бродер Жианыг шин төв байранд угтан авна. Жиан дотгош орж ирээд Мина, Чину, Чолсон болон багийн бусад гишүүдтэйгээ дахин уулзлаа. Удаан хугацааны дараа бүгд ингэж нэг дор цугларлаа. Харин Жиан болон Жиман хоёрын дахин уулзалт баг зэрэг эвгүй төгшүүртэй болдог. Тэдний хоорондоо маш олон зүйлс болсон учраас хоёулаа бие биедээ яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа Жиман Жианыг дагуулan явж түнд зориулж бэлдсэн өрөөг нь үзүүлнэ. Өрөөг Жианд аль болох тухтай танил мэдрэмж төрүүлэхээр догчулсан байна. Тэр ч байтугай Жианы өмнө нь амьдарч байсан хуучин унтлагын өрөөтэй адилхан байхаар засцсан байна. Тэр өрөөндөө орж ирээд удалгүй өөрт нь танил нэг асуудлыг шууд анзаарна. Түүний өрөө дахиад л газар дор байрлаж ямар ч цонхгүй байлаа. Манай хүн эргэн тойрноос сэжиглэн харснаа тоглоом шоглоомор. Та нар дахиад энд нууцаар хяналтын камер суурилуулсан юм биш үсттэй гэж асуув.
Жиман маш итгэлтэйгээр "Гүй энэ удаа ямар ч камер байхгүй" гэж батлана. Гэвч хэдхэн хормын дараа өрөөнд үнэхээр нууц камер суйрлуулсан болох нь баригдчихдаг. Өөрийнхөө алдааг ойлгосон Жиман Бродерт чимээг өгөн Жиан анзаарахаас өмнө тэр камерыг аваад хайчих гэж хэлдэг. Энэ нь киноны хүнд ширэн үйл явдлуудын дунд хөгжилтэй хөнгөн мөчүүдийн нэг яхаараггүй мөн. Энэ хооронд Кусанаги Babylon-ы хамгийн өндөр албан тушаалтуудын хуралд оролцлоо. Тэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй удирдагч болох Чен Кусанагийг буруутгана. Тэр "Чи Babylon-ы жинхэнэ зорилгыг ашиг сонирхолд анхаарахын оронд Mordor Help-тэй холбоотой нөхцөл байдлыг өөрийн хувийн амбицийн төлөө ашиглаж байна" гэж хэлдэг. Дараа нь Чен түнд тодорхой тушаал өгнө. Эхлээд серверийг буцааж ав. Дараа нь Жиманыг устдаг. Хэрвээ Кусанаги энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэвэл түнд маш том шагнал өгөхөөр амлана. Тэр Солонгосын Babylon-ыг удирдах эрхтэй болно. Мөн үүгэрч зогсохгүй Mordor Help-ийг ч өөрийн хяналтанд авах боломжтой болно. Энэ хооронд төв байранд Мина Кусанагийн байрлаж байгаа зочид буудлыг амжилттай олж тогтооно. Тэр энэ мэдээлэлээ багийнхандаа бас хэлдэг. Бүгд нөхцөл байдлыг ярилцаж байх үед Жиман нэг зүйлийг ойлгоно. Q болон Babylon-ы амьд үлдсэн алуурчид аль хэдийн өмнөд Солонгост ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болчлоо. Жиман Жианы аюулгүй байдалд санаа зовно. Иймээс Жианыг илүү аюулгүй нууц байрлал шилжүүлэх хэрэгтэй гэж шийддэг. Гэвч Жиан үүнийг сонсоод шууд дургуцдаг. Тэр өөрөөс нь болж дахиж хэн нэгэн амь насаа эрсдэлд оруулахыг хүссэнгүй. Ялангуяа өөрийг нь хамгаалахын тулд өөр хүн амиа золиослохыг тэр дахин зөвшөөрөхгүй байлаа. Жиан нуугдахын оронд тэдэнтэй мөр зэрэгцэн тэмцэхийг хүснэ. Тэгэхэд Жиман түнд "Хэрвээ чи бидний ард нуугдахгүй, харин бидэнтэй мөр зэрэгтэн зогсохыг хүсэж байгаа бол чадвартай гэдгээ өөрөө батлах хэрэгтэй" гэж хэлнэ. Жиан энэ сорилтыг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авна. Түүний хамгийн ихний даалгавар орон нутгийн нэгэн сургуулийн талбай руу аваачдаг. Тэнд Жиан нэг бяцхан хүүтэй яриа өрнүүлнэ. Улган хүүгийн аав хурч ирнэ. Тэр хүн бол Ан Самбон байлаа. Ан Самбон бол нэгдүгээр улиралд гарч исэн домогт код редүүдийн нэг юм. Өмнөх улиралд Жиан руу дайрах ажиллагаа явагдаж байх үед ноён Ким тушаал өгсөн ч Самбон тэр ажиллагаанд оролцохоос татгалж байсан. Жиан түүнд уулзахаар ирсэн шалтгаанаа тайлбарллаа. Гэвч Самбон түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Тэр "Би аль хэдийн тэтгэврт гарсан. Тэр аюултай амьдралтай дахиж ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна" гэж хэлдэг. Тэгээд Жианд нэг чухал зүйлийг сануулна. "Та хуурамч хүн болохын дор амьдарч байгаа. Гэсэн ч би таныг олж чадсан." Жиан цааш нь Babylon тэтгэврт гарсан бүх хуучин ажилтнуудаа одоо хүртэл нууцаар хянсаар байгаа гэж тайлбарлана. Өөрөөр хэлбэл манай хүн Самбомыг олж чадсан бол Babylon ч бас түүнийг хүссэн үедээ олж чадна. Тэгвэл Самбомын одоо амьдарч байгаа тайван амьдрал хормын дотор сүрч болцошгүй. Жианы энэ анхааруулга Самбомыг хэсэг бодолд оруулдаг. Гэсэн ч тэр эцэст нь туслахыг зөвшөөрсөнгүй. Тэр бүр Жианыг сүрдүүлээд тэндээс явчихдаг. Самбомтой хийсэн уулзалт амжилтгүй болсны дараа Жинүү Жианыг авахар ирлээ. Буцах замдаа Жинүү түүнд Жиман үнэндээ Жианд ямар их санаа тавьдаг талаар нь ярьж өгдөг. Ах нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ тийм ч сайн биш. Гэхдээ тэр дүүгээ үнэхээр их хайрлаж түүнд маш их санаа тавьдаг гэдгийг Жинүү тайлбарладаг. Үүний дараа хэдэн өдрийн турш Жиан маш эрчимтэй бэлтгэл сургалалт хийж эхэлнэ. Тэр гартан тулаан сурна, мөн галт зэвсэг ашиглах дадлаг хийн. Мөн үүгээр зогсохгүй. Тактикийн төлөвлөгөө боловсруулах арга барилд ч суралцдаг. Гэхдээ түүний бэлтгэл зөвхөн тулалдах ур чадвараар хязгаарлагдсангүй. Жиан мөн Mordor Help-ийн бизнесийн үйл ажиллагааг хэрхэн удирдахыг сурч эхэллээ. Тэр вебсайтын ард ажилладаг нарийн төвөгтэй технологиг судалдаг. Мөн Babylon ямар ч үнээр хамаагүй буцааж авахыг хүсэж байгаа шифрлэгдсэн серверийн технологиг ч судалж эхэлдэг. Удалгүй Бродер Жианд Mordor Help-ийн хамгийн том нууцуудын нэгийг үзүүлнэ. Агуулгын доор хиндэж мэдэгдээгүй ослын үеийн нууц гарц байлаа. Энэ гарцын талаар зөвхөн Бродер болон Жиман хоёр л мэддэг байна. Хэрвээ дайснууд хизээ нэгэн цагт төв байрыг эзэлж бүх гарцыг хаавал амьд үлдсэн хүмүүс энэ нууц замаар зүгтэж гарах боломжтой. Гэхдээ төлөвлөгөө үүгээр дуусаагүй. Тэд нууц гарцаар зүгтсэний дараа ардаа үлдсэн худалдааны төвийг бүхэлд нь устгах боломжтой байлаа. Ингэснээр дайснууд Mordor Help-ийн дотор байгаа ямар ч чухал мэдээлэл, зэвсэг, тоног төхөөрөмжийг гартаа оруулж чадахгүй юм байна. Нэг өдөр Жиан Михокоос "Над шиг хүн хизээ нэгэн цагт жирийн хүний амьдралаар амьдарч чадах болов уу?" гэж асуув. Михок түнд зөөлөн "Бидний амьдрал хизээч жинхэнэ утгаараа энгийн жирийн амьдрал болохгүй. Гэхдээ одоо тэдний эргэн тойронд байгаа хүмүүс нэг нэгнийгээ гэр бүл болсон" гэж тайлбарлана. Өөрөөр хэлбэл тэд бусад хүмүүсийнхээс өөр хачирхалтай амьдралаар амьдарч байгаа ч гэсэн хамтдаа байгаа энэ амьдрал нь тэдний хувьд жирийн амьдрал болчихсон байна. Хэсэг хугацааны дараа Жиан багийн бүх хүнийг нууц уулзалтанд цуглуулна.
Тэр уулзалтаар яг юу ярьсныг үзэгчдэд бүрэн сонсогдгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байлаа. Жиан одоо бусдын гаргасан төлөвлөгөөг зүгээр дагдаг хүн байхаа болсон байна. Тэр өөрийн гэсэн стратеги төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Удалгүй өмгөөлөгч Жан Кусанагид нэгэн мэдээлэл өглөө. Тэр Жиман тантай хэлэлцээр хийхийг хүсэж байна гэж хэлдэг. Уулзалтыг хөнгүү болсон хуучин агуулгад хийхээр товлоно. Өмгөөлөгч Жан эхэлж агуулгад ирлээ. Удалгүй нэг том ачааны машин агуулгын дотор орж ирнэ. Минхёк болон Чолсон хоёр машины арын хаалгыг онгойлгоход дотор нь Бэбилоны бүх хүчээрээ буцааж авахыг хүсэж байгаа нууц сервер байлаа. Дараа нь Жиан урагш алхаж гарч ирлээ. Тэр маш өөртөө итгэлтэйгээр би Mordor Help-ийн шин захирал гэж өөрийгөө танилцуулна. Гаднаас харахад Жиан зөвхөн өмгөөлөгч Жантай ярьж байгаа мэт харагдана. Гэвч үнэн хэрэгтээ Жиан нэг зүйлийг аль хэдийн мэдчихэдэг. Өмгөөлөгч Жанны халаасанд нууц микрофон байсан. Кусанаги тэдний яриаг алсаас сонсож байгаа. Жиан Кусанагид шууд хандан "Ингэж нуугтгаа бол өөрөө гарч ирээд надтай нүур тулж ярь" гэж хэлдэг. Удалгүй Кусанаги нуугдаж байсан газараасаа гараад ирлээ. Түүнтэй хамт Кью болон Армас багийн босод гишүүдж гарч ирнэ. Жиан тэдэнд нэг чухал мэдээлэл хийлээ. Жиман одоо Mordor Help-ийн удирдлагаас буусан. Одоо байгууллагыг Жиан өөрөө удирдах байгаа учраас тэр Бэбилонд шин санал тавина. Тэд хоорондоо үргэлжлүүлэн тулалдаж хүмүүсийн алдахын оронд Бэбилон болон Mordor Help албан ёсоор хамтран ажиллах санал байлаа. Гэхдээ Жианд ганцхан болдол байсан. Жиманы амийг өршөөх ёстой. Түүнд гар хүрч болохгүй. Кусанаги түүний саналыг сонсоод "Хэрвээ би татгалзвал яах юм бэ?" гэж асуув. Тэгэхэд нь манай хүн өөрийн бэлтгэсэн нууц хөз рүү дэлгэглээ. Бэбилоны серверийг ачсан ачааны машины эргэн тойрон тесрэг бөмбөгнүүд байрлуулсан байгаа. Үүгээрч зогсохгүй Жиан бугуунда зүүсэн биометрийн төхөөрөмжийг Кусанагид үзүүллээ. Жиан "Хэрвээ би өгвөл энэ төхөөрөмж тэр даруй үүнийг мэдэрнэ. Тэгээд бүх бөмбөг автоматар дэлбэрнэ" гэж тайлбарлана. Хэрвээ бөмбөг дэлбэрвэл Бэбилон маш их хүсэж байгаа сервер төдийгүй түүний ойролцоо байгаа бүх хүн хамт устгах юм байна. Гэсэн хэдий ч Кусанаги өөрийгөө давуу талтай хിവэрэ гэж бодно. Учир нь Жианы эргэн тойронд Бэбилоны маш олон зэвсэгт цэрэг байгаа. Гэтэл гинэт Кусанаги болон түүний багийнхны биен дээр улаан лазерын цэгүүд гараад ирдэг. Дээшээ хараад шок. Агуулгыг тойрсон барилгуудын тээвэр дээр мэрэгэн буудагч дүүрэн байлгасан байдаг. Тэд бүгд Кусанаги болон Бэбилоны хүмүүсийг анилчлаа. Эдгээр хүмүүс бол тэтгэвртэй гарсан код рейдүүд байлаа. Өмнө нь Жианы саналыг хүлээж авахаас татгалзсан Сомбом эцэст нь бодлоо өөрчилчих. Жианы анхааруулгыг бодож үзснийхэн дараа тэр хуучин код рейдүүдийг цуглуулж сүүчийн удаа хамтдаа тулалдахаар ятгсан байна. Тэдний дунд Жиман өөрөө ч гэсэн байсан. Тэр бууга Кусанаги руу чиглүүлэн зогсож байлаа. Дараа нь Сомбом Жианд яагаад бодлоо өөрчилснөө хэлдэг. Өмнө нь Жианд хамгийн их тусалж хэрэгтэй байсан үед тэр амлалтаа зөрчсөн учраас Жианд өртөө гэж боддог байжээ. Одоо Кусанагид бодтойгоор ялж гарах ямар ч боломж үлдсэнгүй. Эцэст нь тэр хүссэн хүсээгүй түүний саналыг хүлээн зөвшөөрнө. Кусанаги ачааны машины дэлгүүрийг авлаа. Энэ үйлдэл нь Бэбилон болон Mordor Help хоёрын хоорондох хамтын ажиллагааны саналыг одоохондоо хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байлаа. Энэхүү төгшөөртэй хэлэлцээр дууссаны дараа Mordor Help-ийн бүх багийнхан хамтдаа хооллохоор цуглана. Энэ үеэр Жиан байгууллагынхаа талаар шин санал гаргалаа. Тэр Code Blue гэдэг шин салбар байгуулъя гэж хэлдэг. Code Blue нь тээвэрлэлт болон хүргэлтийн ажлыг хариуцах юм байна. Мөн Жиан үндсэн багийн гишүүдийн нэршлиг өөрчлөх санал гаргалаа. Тэр тэднийг цаашдаа Code Green гэж нэрлэе гэлээ. Энэ нэр нь маш чухал утгатай гин. Учир нь тэд одоо зүгээр нэг хамт ажилдаг хүмүүс биш. Тэд нэгнийхээ төлөө амнасаа эрсдэлд оруулдаг. Нэг гэр бүл болсон гэсэн утгыг илэрхийлж байв. Жианы энэ санал бүгдийн сэтгэлийг хөдлөглөө. Тэд түүнийг өмнөхөөсөө өөрчлөгдөж жинхэнэ удирдагч болон өсөж дэвшсэнийг нь ойлголоо. Гэвч тэдний энэ 50 баяртай мөч удаан үргэлжлэхгүй. Гинэт Жиманы утас дугаарлаа. Тэр утсаа автал утасны цаанаас хин нэгэн цөхрөнгөө баран тусламж гуйж байлаа. Тэр хүн бол Пасан. Бэбилон өмнө нь Тайландаас авчирсан гих тэр нууцлаг хүн нь үнэндээ Пасан өөрөө байж. Пасан баригдаж хүлүүлж зодуулсан байлаа. Үүний дараа үйл явдал 1 сарын өмнөх үе рүү шилжлээ. Эндээс энэ бүхэн анх хэрхэн ихэлснийг анхааруулна. Пасан бага насны хүүгийнхээ хамт талигач ихнэрийнхээ бушинд очсон байлаа. Аав хүү хоёр түүний бушинд хүндэтгэл үзүүлж хэсэг хугацааг тэнд өнгөрүүлдэг. Эхнэрийнхээ бушинд хүндэтгэл үзүүлсний дараа Пасан хүүтэйгээ гэртээ ирлээ. Тэдний хувьд энэ өдөр бусад өдрийн адил жирийн өнгөрөх мэт санагдаж байв. Гэвч гэртээ ирмэгц хэд хэдэн машин гадаа ирж зогсдог. Пасан тэднийг харсан даруйда ямар хүмүүс болохыг нь ойлгоно. Тэд бол Бэбилоны ажилтнууд байлаа. Пасан ямар ч эргэлзээгүйгээр эсэргүүцэн тулалддаг. Тэр ганцаараа байсан ч өөрлөө дайрсан олон хүний эсрэг маш ширүүн тулалдлаа.
Эхэндээ Пасан тэднийг амжилттай тогтоон барьж өөрийгөө хамгаалж чадна. Гэвч удалгүй нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөнө. Бабилоны хүмүүс Пасаны хүүгийн амь насанд занл хийллээ. Тэр тулалцаар байвал хүүг нь хөнөөн гэдгийг ойлгоно. Түүнд сонголт үлдсэнгүй. Хүүгийнхээ амийг хамгаалахын тулд тэр эцэст нь өөрийн хүсэлтээр бууж өгдөг. Пасан Бабилонд баригдсан тухай мэдээг сонссон Жиман тэр даруй шийдвэр гаргана. Би Тайланд руу ганцаараа явж Пасаныг аварна гэж хэлдэг. Жиан болон бусад хүмүүс үүнийг эсэргүүцнэ. Бид чамтай хамт явна гэж зүтгэцгээв. Минаач мөн би хамт явъя гэж санал болгоно. Гэвч бүгдийнхэн саналыг зөвшөөрдөггүй. Түүний бодлоор Мина Солонгост үлдэх шаардлагатай байлаа. Учир нь Жиман эзгүй байх хугацаанд Минагийн хамгийн чухал үүрэг бол Жианыг хамгаалах явдал. Иймээс бусны эсэргүүцхийг тоолгүйгээр Жиман шийдвэрээ өөрчилдөггүй. Тэр тэднийг Солонгост үлдээгээд ганцаараа Тайланд руу явна. Тайландд очсныхаа дараа Жиман урьдчилан бэлтгэсэн мэт харагдах нууц заавар ул мөрүүдийг дагаж эхэллээ. Эхлээд тэр нэг хадгалах шүүгэнээс ямар нэг зүйл авч гардаг. Дараа нь түүнд өөр нэг заавар ирнэ. Тэр зааварт Жиманыг интернет кафе руу очихыг тушаадаг. Жиман тэнд Пасантай эсвэл өөр нэг холбоо барих хүнтэй уулзна гэж бодлоо. Иймээс тэр ямар ч хугацаа алдалгүй интернет кафе руу хөдлөнө. Жиман интернет кафед орж ирлээ. Гэвч дотор нь түүнийг хинч хүлээж ясангүй. Тэр хэсэг хугацаанд хүлээнэ. Гэсэн чинь гинт бүх гэрэл унтрана. Жиман тэр даруй нөхцөл байдлыг ойлголоо. Энэ бол уулзалт биш. Урих байсан. Бабилоны Тайланд дахь салбарын хүмүүс Жиманыг зориуд энд авчирсан байлаа. Удалгүй олон хүн түүн рүү зэрэг дайрч маш ширүүн тулаан эхэллээ. Жиман тоогоороо болвол мэдээж барахгүй л дээ. Бабилоны олон ажилтнтай ганцаараа ойлгомжтой тулалдана. Тэр нэг нэгээр нь булга авч бараг бүгдийг нь ялч чадна. Гэвч яг Жиман ясан мэт харагдах тэр мөчөд кафений гаднаас Бабилоны нэмэлт хүч ирж дайрлаа. Жиман хүчтэй цахилгаан зохиулж эцэст нь ухаан алдан унлаа. Бабилоны хүмүүс ухаангүй болсон Жиманыг барьж аваад олцлон авч явна. Энэ хооронд гинтийн байдлаар Пасан Солонгост байгаа Жиманы шин төв байранд хурж ирлээ. Бродер түүнийг гатаа байгааг анзаарч ямар ч сэжиг авалгүйгээр дотогшоо оруулан угтаж авна. Бүгд Пасаныг Бабилоноос ямар нэг аргаар зүгтэж чадсан гэж бодлоо. Гэвч бодит үнэн үүнээс хамаагүй амар байлаа. Пасаныг явуулахын өмнө Кусанаги түүний хүүгийн аюулгүй байдлаар сүрдүүлсэн. Хүүгээ амьд үлдээхийн тулд Пасан хүссэн хүсээгүй Бабилоны давхар агент болохоос өөр аргагүй болсон. Бабилоныхан Пасаны биед нууцаар дуу бичиг төхөөрөмж байрлуулна. Тэгээд түүнд Жиманы байгууллагын дотор нэвтэр тэнд болж байгаа бүхнийг тагнаж мэдээллийг бидэнд дамжуул гэсэн тушаал өглөө. Пасан хүүгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалахыг хүсэж байсан учраас эцэст нь дурамжхан зөвшөөрнө. Түүнийг төв байранд хурж ирэхэд хинч Пасан энэ газрыг яаж олчив гэж сэжгэлдэггүй. Уг нь энэ бол Жиманы байгууллагын цоошин нууц төв байр байсан. Гэсэн хэдий ч бүгд Пасаныг ямар нэгэн аргаар байршлыг нь олж чадсан байхаа л гэж бодоод байна. Ингээд хинч мэдээгүй байхад төв байрны дотор нь болж байгаа бүх яриа Бабилон руу шууд дамжуулагдаж эхэллээ. Пасан багийнханд бүр худлаа хэлж эхэлнэ. Тэр би зүгтэж байхдаа Жимантай уулзаж чадаагүй гэж хэлнэ. Гэвч энэ үед Чосун ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхэллээ. Тэр бидний төлөвлөгөөг хэн нэгэн дайсанд задруулсан байж магадгүй гэж сэжгэлнэ. Гэсэн ч яг хэн урвагч болохыг тэр үед хинч мэдэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа Жино Пасанд төв байрыг танилцуулж доторх янз бүрийн хэсгүүдийг үзүүлнэ. Пасан ямар ч сэжиг төрүүлэхгүйгээр эргэн тойрноо чимээгүй ажиглаж явлаа. Дараа нь тэр нэг худалдааны төвд явж явах үед үл таних эмэгтэй түүн дээр ирлээ. Тэр эмэгтэй нууцаар зүйлд өгчдөг. Тэгээд хариун цэврийн өрөөнд ороод үүнийг нэгэрэ гэж хэлнэ. Пасан хариун цэврийн өрөөнд орж зүйлтийг онгойлгоход дотор нь маш жижигхэн нууц камер байгааг олж харна. Ингээд Пасан уг зүйлтийг зүгээд Жиманы төв байр руу буцаж очлоо. Өөрөөр хэлбэл тэр өөрийн биеэр Бабилонд Жиманы төв байрны доторхыг нууцаар бичиж өгч эхэллээ. Бродер Пасанд төв байраа бахархалтайгаар нэг бүрчлэн танилцуулна. Гэвч Бродер өөрийн мэдлгүй Бабилонд маш чухал мэдээлэл өгч байгаагаа ч мэдсэнгүй. Пасаны зүүсэн нууц камер өрөө бүрийг, зүгтах гарц бүрийг, мөн стратегийн ач холбогдолтой бүх чухал байршлыг бичиж авна. Ингэснээр Бабилон Жиманы шин төв байрны бүрэн зохион байгуулалт бүтцийг мэдэж авлаа. Үүгээрч зогсохгүй тэнд ажиллаж байгаа хүн бүрийн хэн болохыг мэддэг болно. Энэ хооронд Бабилоны өмгөөлөгч өмнө нь болсон автобусны дэлбэрэлтийг шалгаж эхэлнэ. Гэвч Кусанаги түүнд энэ хэргийн талаар дахиж асууж шалгаах хэрэггүй гэж тушаалаа. Тэр Бабилоны дотоод баг өөрсдөө энэ асуудлыг шийднэ гэж хэлдэг. Гэсэг хэдий ч өмгөөлөгч бодит үннийг мэдэхгүй хിവэрэ байлаа. Тэр автобусны дэлбэрэлт болсон үйл явдлуудын ард Жиман байгаа гэж итгэсээр байсан. Гэвч үнэх хэрэгтэй тэр бүх эмх замбраагүй байдлын ихэнхийг зохион байгуулсан хүн нь Кусанаги өөрөө байлаа. Энэ хооронд Тайландд Жиман Бабилоны хоригдол хിവэр байсан.
түүнийг барьсан хүмүүс өөрсдийн төлөвлөгөөг ил болгоно. Тэд Жиманыг Кусанаги дээр аваачих гэж байлаа. Тэнд очсныхан дараа Жиманыг бүр мөсөн устгаж, бүр түүгээр зогсохгүй Мордор Хелп болон түүнтэй холбоотой бүх хүнийг устгахаар төлөвлөсөн байна. Энэ хоорондоо Солонгост Пасан Жиантай ярилцсан. Тэр манай дунд байгаа гэж сэжиглэж байгаа тагнуулыг би өөрөө шалгаж олъё гэж хэллээ. Гэвч Жиан түүнийг ганцаараа явуулахыг зөвшөөрдөггүй. Иймээс тэр Минхаг Пасантай хамт явуулах шийдвэр гаргадаг. Үүний зэрэгцээ Кусанаги Кайг үргэлжлүүлэн ашиглаж өөрийн хүсснээр хөдлөгсөөр байлаа. Тэр нэг маш чухал зүйлийг Кайгаас зориуд нууд. Үнэн хэрэгтээ Жиман аль хэдийн Бэбилонд баригдсан байв. Гэвч Кусанаги энэ талаар Кайд юу ч хэлээгүй. Харин оронд нь хэрвээ бид Жианыг барьж авбал Жиман түүнийг авахаар өөрөө гарч ирнэ гэж Кайд итгүүлдэг. Ингээд Кусанаги түүний Жиманд хандах хүч хонцон үзэн ядалтыг улам дэврэгдэг. Гэтэл Таиландд нөхцөл байдал гэнэт өөрчлөгдлөө. Жиман Бэбилоны хоригдлоос цогтож чаддаг. Түүнийг барьж байсан хүмүүс Жиман оргосныг мэдмэгцээ сандарч эхэлнэ. Тэр даруй эрен хаах ажиллагаа эхэллээ. Гэвч тэд амжсангүй. Жиман тэднийг зогсоож чадхаас өмнө айл хэдийн ор сургуу алга болчихсон байлаа. Жиманы хамгийн түрүүнд бодсон зүйл нь өшөө авах явдал биш. Түүний хамгийн их санаа зовж байсан хүн бол Пасаны хүү Хади. Жиман Пасан өөрт нь үнэн чивэр байгаа гэж итгэцээр байлаа. Эмээс Бэбилон Ахадыг барьцаа болгон ашиглахаас өмнө хүүг аврахын тулд өөрийн амийг эрсдэлд оруулахаар шийддэг. Жиман замдаа тааралцсан Бэбилоны хит хитэн хүнийг буулгавна. Дараа нь хүүдэр нь Бэбилоны хүмүүсээс төрүүлж хүрэхин тулд ой зэлүүд газар руу улам гүн ордог. Учир нь Ади Бэбилоны гарт орвол тэд хүүг ашиглан Пасаныг хүсснээрээ удирдах чадна. Жиман үүнээс өмнө Адиг аврахыг хүсэж байлаа. Энэ үед Пасан болон Минха хоёр с ижигтэй урагчийг олох мөрдлөгөө үргэлжлүүлж байв. Тэд машинаар явж байх үед Пасан Адитай холбоотой ажиллагааны талаар Бэбилонтой нууцаар харилцсан. Минха энэ талаар юу ч мэдэхгүй. Гэтэл Пасан гинэт түн энэ олон жилийн турш миний төлөө хийсэн бүх зүйлд баярлалаа гэж хэлдэг. Энэ үг маш сонир сонсогдно. Хэдхэн секундын дараа Пасан зориуд машина онхолтолдог. Араас нь ирсэн та машины машин тэдний машиныг маш хүчтэй мөргөлөө. Минха юу болсныг ойлгоод цочирдно. Учир нь энэ ослыг санамсраггүй гаргаагүй. Минха Пасан өөрсдийн зориуд осолдуулсныг ойлгодог. Гэвч Пасан үүгээр зогссонгүй. Тэр Минха руу дайрна. Тэр хоёрын хооронд тэмтэл өрнсний эцэст Пасан Минхаг хорилцох гол руу хүчээр ургаана. Пасан Минхаг өөрийнх нь төлөвлөгөөг зогсоож чадах цор ганц хүн гэж үзэж байсан. Иймээс түүнийг устгасан гэж бодлоо. Үүний дараа Пасан Бэбилонтой холбогдож Минхаг зохицуулчихлаа гэж мэдээлнэ. Тэгээд юу ч болоогүй мэд Жиманы төв байр руу буцаж явлаа. Харин төв байранд байгаа Жиан болон бусад хүмүүс гадна юу болсныг огт мэдээгүй. Тэд ажлаа хэвэн үргэлжлүүлсээр байсан. Гэвч тэдний мэдээгүй байхад төв байрны гадаа Бэбилоны зэвсэгт хүчнүүд чимээг өхөн бүсэлж эхэллээ. Тэд бүх байрлалаа эзэлж дайралтаа эхлүүлэхэд бэлтгэн. Энэ үед Пасан юу ч болоогүй мэд төв байр руу буцаад ирлээ. Жиан болон бусад хүмүүс Минха хаана байгааг түүнээс асуудаг. Тэр бид хоёр замдаа салсан. Тэр өөр хийх ажилдаа байсан гэж худал хэлдэг. Хинч Пасаныг сэжиглэлсэнгүй. Гэвч удалгүй төв байрны хамгаалтын систем дайснууд ойртож байгааг илрүүлнэ. Бродор хяналтын камера шалгаад гадна талд олон тооны зэвсэгтэй хүмүүс байрлаж байгааг хардаг. Тэр даруй Бэбилон ирчихсэн байна гэж бусдад анхааруулна. Удалгүй Бэбилоны хүмүүс дайралтаа эхлүүлнэ. Тэд төв байрны хамгаалалтын системийг нэг нэгээр нь устгаж дотгош нэвтрүүлэхийг оролдоно. Гэвч Бэбилон энэ удаа энгийн дайралт хийгээгүй байлаа. Пасаны өгсөн мэдээллийн ачаар тэд хамгаалтын камер хаана байрладаг, ямар гарцууд байдаг, багийнхан хаана байрлах магадлалтай, төв байрны сул талууд хаана байгаа аль хэдийн мэдэж байсан. Иймээс дайснууд хамгаалалтыг маш хурдан сэтэлж эхэлнэ. Бродор энэ боломжгүй. Тэд яагаад манай төв байрны бүтцийг ингэж сайн мэдээд байгаа юм бэ гэж гайхдаг. Энэ үед Жиан нэг зүйлийг ойлгож эхэлнэ. Тэдний дунд үнэхээр уруугч байгаа нь тодорхой боллоо. Жиан болон Чолсуу нар болсон үйл явдлыг нэг нэгээр нь холбон бодож эхэлнэ. Эцэст нь тэд маш ноцтой үннийг ойлголоо. Тэдний дунд байсан урвагч нь Пасан. Гэвч тэд үннийг ойлгох үед аль хэдийн хэтэрхий оройтсон. Пасан Жинүг аль хэдийн барьж авсан байсан болохоор одоо Жиан болон багийн үлдсэн гишүүдийн эсрэг хөдөлж эхэлдэг. Удалгүй Жианд ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэж түүнийг төрх хугацаанд хөдөлгөөнгүй болгохыг оролдоно. Гэхдээ манай хүн ийм зүйл тохиолдож магадгүй гүрдчлэн тооцоолсон байсан. Тэр өөртөө зориулан хор тайлах эм урдчлан бэлдсэн байсан учраас шууд түүнийгээ хэрэгэлдэг. Ингэснээр мансууруулах бодисын нөлөөнөөс хурдан гарч чадлаа. Гэсэн хэдий ч Пасан дэндүү хүчтэй өрсөлдөгч байсан. Тэнд байсан хүмүүсээс хэн ч түүнийг дийлж чадаагүй. Ялангуяа Пасантай хүч тэнцүү тулалдаж чадах Минжун тэнд байхгүй байсан учраас нөхцөл байдал улам хөндрөнө.
Пасан эцэст нь төв байрны хамгаалалттай хаалгыг нээдэг. Ингэснээр гатан хүлээж байсан Бабилоны зэвсэгт хүчнүүд төв байрны дотор бөөнөрөө орж ирлээ. Бродер нөхцөл байдал ямар аюултай болсныг ойлгоод Жианыг аврахыг оролдоно. Тэр Жианыг өмнө нь үзүүлж байсан нууц гарцуудаар зүгтаалгахыг хичээлээ. Гэвч тэд зүгтаж амжихгүй. Пасан цамыг нь хааж хоёуланг нь барьж авна. Тулааны үеэр Бродер шархадлаа. Харин Кусанагийн өгсөн тушаалын дагуу Пасан Жианыг алдаггүй. Тэр Жианыг гарыг авлаж амьдаар нь холцлон авлаа. Эндээс Кусанагийн анхнаасаа төлөвлөж байсан жинхэнэ зорилго ил болно. Түүний эцсийн зорилго Жианыг барьж авах явдал огт биш байсан. Жиан бол ердөө өгөөш байсан. Кусанагийн Жиманы сул талыг маш сайн мэдж байгаа. Жиман өөрийн зээ охин Жианыг аврахын тулд юу ч хийхээс босхгүй. Иймээс Жианыг амьдаар нь барьчихвал Жиман өөрөө түүнийг аврахаар Бабилоны бэлтгэсэн өрх рүү ирнэ гэдгийг тэр мэдэж байгаа. Өмнөх ангийн эмх замбраагүй аюултай үйл явдлын яг дундаас нь үргэлжиллээ. Жинүү ухаан орно. Тэр сэрээд нөхцөл байдлыг ажиглахад Кью болон түүний хүмүүс тухайн газрыг бүхэлд нь бүсэлж гисэн байсан. Амархан зүгтах ямар ч боломжгүй болсныг Жинүү ойлголоо. Иймээс тэр урьдчилан байрлуулсан тесрэх бөмбөгүүдэд дэлбэлэхээр бэлтгэн. Хэрвээ тесрэх бөмбөгүүдийг ажилуулж чадвал дайснуудыг зогсоох боломжтой байлаа. Гэвч Жинүү ямар нэгэн зүйл хийж амжихаас өмнө Кьюгийн хүмүүсийн нэг араас нь чимээгүйхэн дөхөж ирлээ. Тэгээд Жинүүг хутгалчдаг. Тэр тесрэх бөмбөгүүдээ ажилуулж амжилгүй хам өргөдлээ. Ингэснээр Кью болон түүний хүмүүс нөхцөл байдлыг улам бүр өөрсдийн хяналтандаа авсаар байлаа. Энэ хоорондоо худалдааны төвийн дотор байгаа Пасан руу Жиман залгана. Жиман түүнд маш чухал мэдээлэл өглөө. Тэр би хаадыг аварч чадсан гэж хэлдэг. Гэхдээ Жиман Пасанд нөхцөл байдлыг зориуд өөрөөр ойлгуулна. Тэр хүүг аварсан гэж шууд хэлхийн оронд хүүг өөрөө барьцаалчихсан мэтэр ярьдаг. Жиман яагаад ингэж ярьж байгааг Пасан тэр даруй ойлгоно. Жиман Пасаныг Бабилоны тушаалаас гаргахын тулд Аадыг тэдний гараас аварсан байлаа. Дараа нь Жиман Пасанд Жианыг авар гэж тушаадаг. Пасан Жиманы жинхэнэ санааг ойлголоо. Тэр даруй өмнөх үлдлээ зогсоож Жиан болон Бродер хоёрыг хүлээснээс нь сулдаг. Тэр тэднээс уучлал гуйлаа. Тэгээд одоо зүгт гэж хэлнэ. Харамсалтай нь тэд хол явж амжихгүй. Күй болон түүний хүмүүс хүрээд ирнэ. Кюгийн хүмүүс хурч ирмэгц асар ширэн буудалцаан эхэллээ. Пасан, Жиан болон Бродер гурав хамтран тулалдана. Худалдааны төвөөс гарахыг оролдлоо. Тэдний зорилго бол Жиманы урьдчилан бэлтгэсэн ослын үеийн нууц гарцуудын нэгэнд хүрэх явдал байлаа. Дайснуудтай тулалдсны эцэст тэд нууц гарц руу хүрч чаддаг. Гэвч Пасан нөхцөл байдлыг хараад нэг зүйлийг ойлгоно. Хэрвээ гурвуулаа хамтдаа цаашаа явбал Кюгийн хүмүүс тэднийг гүйцэж барина. Иймээс Пасан өөрөө үлдэхээр шийдлээ. Тэр Жиан болон Бродер хоёрыг нууц гарцаар оруулчихад араас нь хаалгыг хаана. Жиан Пасаны юу хийх гэж байгааг ойлгоод маш их сандарлаа. Тэр хаалгыг дахин онгойлгохыг зөвхрөнгөө баран оролдоно. Гэвч боломжгүй. Учир нь уг хаалгыг зөвхөн Пасаны байгаа талаас онгойлгох боломжтой байв. Тэр тэднийг аврахын тулд өөрөө дайснуудын өмнө ганцаараа үлдлээ. Одоо Пасан ганцаараа Кью болон Эл хоёртой нүр тулна. Тэр хоёулантанд ширүүн тулалдаж эцэст нь Элийг хөнөөж чадлаа. Гэвч Пасан өөрөө ч маш хүнд шархтлаа. Тэр тулааны үеэр хэд хэдэн удаа буудалсан. Удалгүй Кюгийн үлдсэн хүмүүс Пасаныг бүслэн ортож эхэлнэ. Одоо эндээс амьд гарах боломжгүйгээ тэр ойлголоо. Тэгээд өөрт байсан гар бөмбөгийг гаргаж ирнэ. Гар бөмбөгний төвжээг суллаа. Хэдхэн хормын дараа гар бөмбөг дэлбэрч Пасан өөртөөгөө хамт Кюгийн хэд хэдэн хүнийг устгана. Энэ хооронд Жиан, Бродер хоёр газар доорх нууц хонглоор цааш зугцаар байна. Кью араас нь гүйцэж ирнэ. Кью шууд тэдэн рүү гал нээдэг. Бродерыг бууддаг. Тэр буудуулан газар ундаг боловч Жианыг аврахын тулд сүүлчийн хүчээ ашигладаг. Тэр Жианыг хонглын дараагийн хэсэг рүү түлхэн орууллаа. Дараа нь хажуудаа байсан товчлуурыг дарна. Тэр даруй тэдний дунд маш хүнд хамгаалтын хаалга доошоо бууж хаагдлаа. Ингэснээр Жиан хаалганы нэг талд, харин нөгөө талд нь Бродер болон Кью хоёр үлдлээ. Кью Бродер дээр хурж ирэхэд тэр аль хэдийн хамсгал хураасан байлаа. Гэсэн хэдий ч Кью ингэж зогсохгүй. Тэр Бродерийн хажуугийн хан руу зориуд хэд хэдэн удаа бууддаг. Зорилго нь Жианд би Бродерыг яг одоо чиний нүдний өмнө алж байна гэж итгүүлэх явдал байлаа. Гэвч Кьюд нэг асуудал тулгардаг. Тэдний хооронд хаагдсан хаалга нь сум нэвтэрдэггүй хамгаалалтын хаалга байлаа. Тэр хаалгыг будаатаж нэвтэлж чадсангүй. Иймээс Жиан руу хүрэх өөр зам хайхаар буцлаа. Харин энэ үед Жиан өөр нэг өрөөнд орж маш чухал зүйлийг олж хардаг. Өрөөнд дотор барилгын ослын үеийн системтэй холбогдсон хэд хэдэн товчлуур байлаа. Жиан тэдгээр товчлуур яг ямар зориулалттай болохыг ойлгодог. Тэр ямар ч эргэлзээгүйгээр товчлууруудыг дарлаа. Гэнэт бүх хэсэгт галт өрөлзөн асаж эхэлнэ. Кьюгийн хүмүүс галын дунд хавчигдлаа.
Жиан өөрийг нь агнаж байсан хүмүүс галд автаж байгааг харлаа. Ингэснээр түүний араас хөөжсэн зам бүхэлдээс үдэж Жиан цааш ганцаараа зүгтэх боломжтой болно. Тэр нууц хонглоор үргэлжлүүлэн явсаар эцэст нь гадагшаа гарлаа. Өтгөн ойн дунд гарч ирнэ. Моднууд дээр түүнийг зөвхөн зам руу чиглүүлэхээр тавьсан тэмдэглэгээнүүд байдаг. Жиан тэдгээр тэмдэглэгийг даган ой дундор явсаар эцэст нь нэг машины зогсоолт ирлээ. Тэнд төгжээгүй нэг машин байхыг олж хараад дотор нь сууна. Гэвч Жиан удаан ганцаараа байсангүй. Гинэт машины урдуур Сомбом гараад ирнэ. Жиан эхэндээ түүнд итгэж болох эсгээ мэдэхгүй байлаа. Учир нь энэ үед хэн өөрийн талд хэн нь Бэбилоны талд байгааг ялагхад улам л хэцүү болоод байсан. Эндээс үйл явдал өнгөрсөн үе рүү шилжиж Кусанаги болон Сомбом хоёрын өмнө нь болсон уулзалтыг харууллаа. Кусанаги өмнө нь Сомбом дээр ирж хамтран ажиллах санаал тавьсан байна. Тэр хэрвээ Кодредууд Бэбилонтай хамтран ажиллавал та бүхэнд шаардлагатай зэвсгийг үн төлбөргүй нийлүүлнэ гэж амлална. Түүгээрч зогсохгүй Кусанаги Сомбомд дүүрэн мөнгөтэй чимдам санал болголоо. Гэхдээ тэр мөнгийг авахын тулд Сомбом нэг даалгавар биелүүлэх ёстой. Тэр нь Жимман эсвэл Жиан хоёрын аль нэгийг нь барьж өгөх. Гэвч Сомбом саналыг нь шууд эсэргүүцдэг. Тэр Кусанагийн Японтой холбоотой хэд улаарсан үзэлд дургүй гэдгээ маш тодорхой хэллээ. Тэгээд түүнийг бүр жигшүүртэй гэж хэлдэг. Сомбомд Бэбилоны төлөө ажиллах ямар ч хүсэл байсангүй. Ингээд өнгөрсөн үеийн энэ хэсэг одоогийн нөхцөл байдлын үннийг ил болгож өглөө. Сомбом Код Гринүүдээс урваагүй. Тэр одоо ч тэдний талд хിവэр байлаа. Удалгүй Евон болон Чолсум хоёр гарч ирлээ. Жиан Чолсуныг харсан даруйдаа сэтгэлээ барьж дийлэхгүй түн рүү очиж тэрвэрнэ. Удаан хугацааны дараа анх удаа Жиан би ганцаархнаа үлдээгүй юм байна гэдгээ мэдэрлээ. Дараа нь Сомбом өөрийн байр суурийг тодорхой хэлдэг. Тэр болон бусад Код Редүүд Код Гринүүдийг хамгаална гэж мэдэгдэнэ. Ингэснээр Жиан тэр хугацаанд аюулгүй газар хүрч чадсан боловч Бэбилон түүнийг хагансаар байлаа. Удалгүй Марка болон бусад хүмүүс газар дор хонглоос Кюг амьд байгааг олно. Кю өмнөх дэлбэрэлтээс амьд гарч чадсан байна. Тэр хүмүүсийнхээ нэгээс гар бөмбөг аваад машины зогсоол руу хүргэдэг хаалгыг дэлбэлэн нээлээ. Кю машины зогсоолд гарч ирээд тэнд байсан машинуудыг нэг бүрчлэн шалгана. Удалгүй нэг машинаас хар хайрцгийг нь оллоо. Камерын бичлэгийг шалгахад Евоны машинууд ирж Жианыг авч явсан нь бичигдсэн байна. Кю энэ мэдээллийг олж авмагцаа шууд Кейд дамжууллаа. Хэсэг хугацааны дараа Кей болон Кусанаги сүрчүүлсэн Murder Help-ийн төв барайг шалгахаар ирдэг. Харин Жиан Евоны машинд сууж явахдаа унтчихсан байлаа. Түүнийг сэрэхэд машин аль хэдийн өөр газар ирчих. Жиан эргэн тойрноо харахад тэд газар доорох ашиглагтаа байсан төмөр замын ойролцоо ирсэн байна. Тэнд Сомбомын хүч мөн байлаа. Удалгүй Жиан руу Жиман залгана. Жимантай хийсэн энэ яриа Жианд нэг зүйлийг дахин сануулна. Эргэн тойрон дох бүх зүйл нөрөн унаж байгаа мэт санагдаж байсан ч Жиман одоо хүртэл Жианыг хамгаалахын төлөө тэмцсээр байлаа. Дараа нь Сомбом Жианыг газар доорх нууц байрны бүр гүн хэсэг рүү дагуулж ордог. Тэнд түүнийг маш том гинтийн зүйл хүлээж байлаа. Минха амьд байв. Жиан түүнийг хараад маш их зочирдно бас баярлдаг. Сомбом түүнд юу болсныг тайлбарлаа. Минха Пасан түүнийг ус руу унагсны дараа өөрийн хүчээр уснаас мөлхөн гарч чадсан байна. Мөн Пасаны бууцсан сум түүний амин чухал эрхтнүүдийг оноогүй. Тиймээс Минха одоогоор ухаангүй байгаа ч амьд үлдэнэ гэж Сомбом тайлбарлана. Дараа нь Сомбом Жианд тэдний байгаа газар яг юу болохыг тайлбарлаа. Энэ газар бол үндсэндээ Код Редүүдийн газар доорх төв байр. Сомбом Жианыг нэгэн өрөөнд оруулдаг. Тэр өрөө зэвсэгт сум хэрэгслэр дүүрэн байлаа. Өмнө нь Код Редүүдэд ямар нэгэн тоног төхөөрөмж хэрэгтэй болох үедээ энд ирж хэрэгтэй зүйлээ авдаг дундыг зэвсгийн агуулга байсан. Сомбом өөрөө ч өмнө нь энэ өрөөг хариуцан ажилдаг байсан юм байна. Хамгийн чухал нь энэ өрөө маш сайн хамгаалалттай. Өрөөний хаалгыг тусгай хайшаар хийсэн учраас маш бат бөх. Ингээд Код Грин болон Код Редүүд хүчээ дахин нэгтгэж эхэлнэ. Гэвч энэ хооронд Бэбилон Murder Help-ийн систем рүү хийж байгаа давталгаагаа үргэлжлүүлсээр байлаа. Бэбилоны хакерууд серверээс мэдээлэл гаргаж авахыг тасралтгүй оролцоор байна. Гэтэл Чолсун Murder Help-ийн серверт өөр нэг нууц пункт байгааг илчлэнэ. Тэр сервер шаардлагатай үед цахим бомбог шиг ажиллах боломжтой. Хэрвээ зөвшөөрөлгүй хүн серверт нэвтрэхийг оролдвол систем тухайн барилгын захилгааныг бүхэлд нь тасалж чадна. Энэ үед Кусанаги Чэнтэй холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Чэн хариуд нь Кусанагид Murder Help-ийн удирдах эрх мэдлийг олголоо. Гэвч тэр Жиманы талаар асуух яг тэр мөчөд бүх захилгаан гинэ тасарна. Энэ бол Чолсуны хүлээж байсан мөч байлаа. Бэбилон дотор байгаа нууц мэдээлэгч суперкомпьютерийн холболтуудыг өөрчилнө. Ингэснээр Чолсун Бэбилоны мэдээллийг шууд өөрийн сервер рүү шилжүүлж эхэллээ. Ингээд захилгаан ч ирлээ.
Кусанагийн хүмүүс Mordor Help-ийн серверыг яаран шалгана. Гэвч дотор нь юу ч байсангүй. Мэдээлэл бүрэн алга болчих. Хэн нэгэн тэднээс төрүүлж серверийн мэдээллийг амжилттай хулгайлсан байлаа. Babylon-д өмгөөлөгч Жан Кусанагийн нөхцөл байдал хэтэрхий ноцтой болж байгааг анхааруулна. Тэгээд бид энэ бүхнийг цаашид нууж болохгүй. Сервертэй холбоотой хэрэг болон автобусны дэлбэрэлтийн талаар Babylon-ы төв удирдлагад илүү ил тод мэдээлэх хэрэгтэй гэж хэлнэ. Гэвч тэр орой өмгөөлөгч Жан машиндаа ирэхэд нь Кей машины арын хэсэгт нууцаар орчихсон байна. Тэр Жанд маш тодорхой анхааруулга өглөө. Чамд хамаагүй асуудалд битгий оролцсон. Тэр Жаныг сүрдүүлээд машинаас гараад явчихв. Кей явсны дараа Жан машин дотроос нэг зүйл олдог. Тэр нь USB флаш диск байлаа. Флаш дискэн дээр Babylon-ы доторх нууц мэдээлэгчийн бэлэг тэмдэг байсан. Энэ нь маш чухал зүйл илтгэдэг. Babylon-ы дотор хэн нэгэн хүн байгууллагынхаа эсрэг нууцаар ажиллаж байгаа. Дотроос нь болж байгаа бүх үннийг илчлэхэд бэлэн болсон байж магадгүй байна. Гэвч энэ бүхний хажуугаар Q Jian-ыг агнахаа огт зогсоогоогүй байлаа. Q болон түүний хамтрагчид нэг худалдааны төвийн гадна отолт хийж Юваны пургон эрхийг хүлээлээ. Хэсэг хугацааны дараа тэдний хүлээж байсан пургонч ирлээ. Q тэр даруй Юваны араас даган худалдааны төвийн дотор орлоо. Удалгүй тэр Юваныг олно. Гэвч тэр ганцаараа байсангүй. Тэр Жимантай ярилцаж байлаа. Q Жиманыг хармагцаа нөхцөл байдал тэр дараа өөрчлөгдөж дахин ширүүн тулаан эхэллээ. Үүнээс 2 цагийн дараа Кей Кусанагитай холбогдлоо. Тэр Q-гийн юу хийсэн талаар түүнд мэдээлнэ. Тэр үүнийг сонсоод Кейтэй хамт тэр даруй тэндээс явахаар бэлдлээ. Гэвч тэд хол явж амжсангүй. Гинэт Q-гийн машин тэдний урд гарч ирэн замыг нь хаана. Машины хаалга онголоо. Гэтэл дотроос нь эм гарч ирнэ. Энэ үед тэд өнөө хүртэл нууж байсан хамгийн том зүйлээ ил болгочдөг. Машины тийшний хэсэгт Жиман хүлээтэй хэвтэж байлаа. Эм Жиманыг машинаас хүчээр чиж гаргаад Кусанаги болон Кей хоёрын өмнө газар шиддэг. Кусанаги хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бараг хинч байсан золиослоход бэлэн болсон байлаа. Түүний гаргасан хамгийн том алдаа бол эргэн тойрныхоо бүх хүнийг өөрийн хүсснээр удирдах чадна гэж ботсон явдал юм. Тэр аль хэдийн Q-гийн Жиманд хандах үзэн адилтыг өөрийн ашиг сонирхолд ашигласан байлаа. Ялангуяа J нас барсны дараа энэ үзэн адилтыг улам хүчтэй болгосон. Учир нь J-ийн үхэлд Жиман буруутай гэж түүнд итгүүлсэн. Гэвч үнэн хэрэгтэй болсон зүйл үүнээс огт өөр байсан. Үнэн дээр Кусанаги өөрөө Бэлд J-ийг алах ажлыг зохион байгуулж өгсөн. Дараа нь тэр Q-гийн уй гашуу уур хилэн өшөө авах хүслийг ашиглана. Ингээд түүнийг өөрийн хүссэн зүг рүү чиглүүлж болох бас нэгэн зэвсэг болгон хувиргасан. Тэр зэвсгийн байн мэдээж Жиман болон Mordor Help байлаа. Удалгүй бодит үнэн ил болж эхэлнэ. Jian Jade үнэндээ юу тохиолдсныг илчлэнэ. Ингэснээр Кусанаги J-ийн үхэлд холбоотой байсан нь илэрлээ. Жиман J-ийн үхэлд буруугүй гэдг нь батлагдана. Гэхдээ Jian энэ нотлох баримтыг зөвхөн өөртөө хадгалсангүй. Мэдээлэл Q болон Babylon-ы доторх хүмүүст хүртэл хүрлээ. Ингэснээр Кусанаги болсон явдлын талаарх түүхийг цаашид өөрийн хүснээр удирдах боломжгүй боллоо. Кусанагийн удирдах байсан бас ашиглаж байсан хүмүүс түүнийг үнэндээ юу хийснийг нэг нэгээрээ ойлгож эхэлнэ. Тэр маш удаан хугацаанд эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн ашиг сонирхолд ашигласан. Харин үнэн ил болмогц түүний хажууд үлдэхийг хүссэн хүн бараг байхгүй боллоо. Өөрийнхөө бүрэн хяналтанд байна гэж бодож байсан хүмүүс нь хүртэл түүнийг орхиж эхэлдэг. Энэ мөчөөс Кусанагийн байдал үнэхээр мухартна. Тэр зөвхөн төлөвлөгөөгөө алдаж байсангүй. Тэр хамгаалалтаа алдаж байлаа. Тэр холбоотнуудаа алдаж байлаа. Хамгийн гол нь Кусанаги бүх нөхцөл байдлыг удирдах байсан хяналтаа бүрэн алдаж эхэлдэг. Энэ хооронд Jian болон Jimан зогсолтгүй дараагийн алхмаа хийж байлаа. Тэд Кусанагид цаашдаа үйл явдлыг өөрийн хүснээр удирдуулахын оронд түүний эргэн тойронд үүссэн эмх замбраагүй байдлыг өөрсөддөө ашигтайгаар ашиглана. Ингээд Jian, Jimman хоёр Кусанагийн нуугдаж байгаа газар руу нэтэрж орно. Гэвч тэнд очиод тэнд зөвхөн Кусанаги биш өөр хүмүүс байгааг ойлгоно. Тэднийг түүнээс ч илүү чухал өндөр эрх мэдээлтэй хүн хүлээж байлаа. Тэр хүн бол Babylon-ы тэргүүн Chen. Chen бол Jimman болон Mordor Help-ийн энэ бүх хугацаанд тэмцэж ирсэн асар том Babylon байгууллагыг төлөөлж байгаа хүн. Jimman Chen-тэй нүр тулмагцаа шууд дахин цус тулаан эхлүүлэхийг хүссэнгүй. Харин энэ удаа тэр өөр замыг сонглоо. Тэр хэлэлцээр хийхээр шийддэг. Учир нь нөхцөл байдал аль хэдийн хоёр талын хувьд хэтэрхий их сүрэл дагуулсан. Хэрвээ тэд үргэлжлүүлэн тулалдвал хоёр тал хоёулаа үүнээс ч илүү их хохирол амсах нь тодорхой байлаа. Mordor Help аль хэдийн маш олон зүйлээ алдсан. Babylon ч мөн адил их хэмжээний хохирол амссан. Хамгийн гол нь аль ч тал нөгөө талаа бүрэн устгах гэж оролдвол өөрсдөө ч маш ноцтой үр дагавартай нүүр тулах эрсдэлтэй байлаа. Ингээд эцэст нь хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Энэ тохиролцооны үндсэн нөхцөл маш тодорхой.
Babylon цаашид Mordor Help-ийн араас гүйцэлдэхөө зогсооно. Харин Жиманы талч мөн Babylon руу дахин халдахгүй. Гэхдээ энэ нь хоёр байгууллага гинэт найзууд болсон гэсэн үг огт биш. Харин дайныг цааш үргэлжлүүлэх нь аль аль талдаа хэтэрхий өндөр өртөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн харилцан ойлголцол байлаа. Энд бас нэг чухал хүчин зүйл байсан. Тэр нь Mordor Help-ийг хамгаалах баталгаа. Mordor Help-ийн гарт Babylon-оос хулгайлж авсан нууц мэдээлэл ордоо хүртэл байгаа. Энэ мэдээлэл нь Жиман болон түүний хүмүүст Babylon-тай хилэлцээр хийх томоохон давуу тал болж байлаа. Хэрвээ Babylon тохиролцоогоо зөрчиж Mordor Help руу дахин дайрвал тэд Babylon-ы эсрэг энэ нууц мэдээллийг ашиглах боломжтой. Тэр огт эргэлзэлгүй түүнийг ална. Жим буюу Кусанагийн нас барж Кьюч явсны дараа Mordor Help тулгарч байсан шууд аюул занал түр хугацаанд арилна. Гэхдээ энэ нь бүх ертөнц гинэт 50 болсон гэсэн үг биш. Babylon одоо ч оршиж байгаа. Mordor Help-ийн гарт Babylon-оос авсан нууц мэдээлэл хэвээр байгаа. Мөн хоёр талаа байгуулсан тохиролцоогоо аль нэг нь зөрчвөл энэ гал зогсоох хилэлцээр хизээч нурж болцсошгүй гэдгийг хоёулаа мэдж байгаа. Иймээс төгсгөлийн анги Babylon болон Mordor Help-ийн хоорондох зөрчилдөөнийг бүр мөсөн дуусгасангүй. Харин хоёр талын хооронд маш эмзэг тэнцвэр бий болгосон. Хоёр талд хоёуланд нь нөгөө талынхаа хүсэж байгаа чухал зүйл бий. Мөн аль нэг тал нь төрүүлж дайрвал үүний төлөө маш өндөр үн төлөх эрсдэлтэй гэдгээ хоёулаа ойлгож байгаа. Одоохондоо энэ нөхцөл байдал энх тайвныг хадгалахад хангалттай. Ингээд бид ангийн хамгийн сүүлчийн мөчүүдэд хүрлээ. Тэдний туулж өнгөрүүлсэн бүхний дараа ахын дүүгээсээ одоо бид яах вэ гэж асуухад өнгөц харахад энэ бол маш энгийн асуулт. Гэхдээ үнэх хэрэгтэй энэ асуулт бүтэн улирлын турш гарсан хамгийн том өөрчлөлт. Учир нь энэ удаа Жиман Жианд юу хийхийг нь зааж өгсөнгүй. Харин түүний бодлыг асууж байгаа. Жиан одоо Жиманы хамгаалах ёстой бяцхан охин байхаа байсан. Мөн Жиманы араас өөрийн мэдлгүй аюултай ертөнц рүү чирэгдэн явдаг хүнч байхаа болсон. Одоо тэр хүнд хэцүү нөхцөл байдалд өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүн. Өөрөөр хэлбэл Жиан Mordor Help-ийн удирдагч болсон байна. Жиман ч түүний шийдвэр гаргах чадварт итгэж эхэллээ. Тэр дүүгээ байгууллагын төлөө хариуцлага хүлээж цаашдаа ямар замаар явхаа өөрөө шийдэх чадвартай болсон гэдэгт итгэнэ. Ингээд алуурчдын дэлгүүрийн 2 дугаар улирал төгслөө.